Богд хаант Монгол улсын халах 4 аймгийн нэг Засагт хаан, Ардын хөвсгөлийн дараах Хантайшир уулын аймаг, Өдгөөгийн говьалтай нь төрийн тахилгад мөнх цаст сутай, Бурхан буудай, хасагт хайрхан, ажуугдын нуруу зэрэг сүрлэг өндөр уулс, Монголын элэс, цагаан хадны сүг зураг зэрэг байгалийн өвөрмөц сонин үзэсгэлэнтэй тогтож бүхий нутаг орн юм аа. Говьалтайчууд энэ жилийн холын займ бартаа дурлаанд нутгийн охин жаргал сайхны Дэнсмаг мордуулж байна. Жаргал сайхны Дэнсма Говьалтай аймгийн Халиун сумын харьяат 18 настай. Уул усан тэгшэрсэн Говьалтай аймгийн Халиун сумд хүрэлцэн ирээд байна. За ингээд Халиун сум бол олон сайхан уулуудын донд оршин тогтнодог, олон сайхан говьтай, байгалийн талаар бол нэлээд дээгүүр ордог. Одоо говийн нутаг байгаа. Тэгээ нутгийн гүүбраач гэж нэг сайхан баг байд юм байна. Тэгээ энэ багийн малчин, за аймгийн ургамалчин, аймгийн алдар туяач, аймгийн алдар туяач, за цолгон шин бол ерөн зөндөл олон жаргал сайхан гэдэг энэ сайхан залуу гээд хүрэлцэн ирсэн байна. За энэ Говьалтай нуруу ч одоо ингээл дамжаал урагшаа. Энэ хавтан бол их олон салт юм байна шүү дээ. Тэгнь. Ингээл одоо Тайшрын нуруу, за тэгэл Хара зэргийн нуруу, за энэ урдталт нөгөө алдарт нөгөө Бурхан буудаа маань байгаа л та одоо. Тийм тэгэл бас нэг бамбарлаад энэ ч одоо юу гэд нэрлэвдээ. Одоо энэ ч одоо манайхны энэ гэрээс энэ шинэ гаснаас шинэ энэ өвөлдөө бол их сайхан өвөл байсан. Нэг сараас марта дулаахан 12 сар мараа энэ сайхан дулаахан байлаа. Тэгээ энэ маарны энэ айлбараараа одоо ингэ хоолой дээр нэг жоох юм шагшууруулаа тийм. Жаваад. Алдар Тараа зэргийн нуруу гэж. Тэг чи одоо ингээд энэ манай нөгөө халдны ч одоо манай сум чи нөгөө Монголд одоо морины төсөөр нэрлэгдсэн 3 сумын чинь нэг энд одоо нөгөө хайрхан байгаа. Манай энэ дэр хайрхан. Одоо энэ зүүн талаар бол Хантайширын нуруу гэж алдартай 2 нурууны донд оршин одоо манайх чи халиуны хоолой, шаргын хоолой, бигрийн хоолой гэдэг одоо ингээд тулжтай. Сайхан нутаг ус байгаа. Хөхөр адуунд их ээлтэй. Тийм л яасан нутаг ус ингээд. Тэрний үед би энэ нутаглал хөхөр адуугаар олон танигдсан да. Энэ мал нэгтгэж яхаа тэгэл бас малчин гүний хөдөлмөрийн үр шим өөрийн хөдөлмөрийнхаа үр шимийг л хүртэндээ. За тэгээд үр шимийг хүртээд би одоо 2016 онд аймгийн сайн малчин болсон. Маллыг бол богдэл нэг 1000 гаргаж үтсэн. Тэр малаа сайхан таврагтай хэрэгтэй. Одоо энэ жилийн тухайд бол сайхан байна уу. За аймгийн алдар туяач. Миний буурдаа бол одоо бас сайхан байрлдаж одоо сайхан мороо ичдэг тийм юм байсан. Тэгээд эцэг дээдсийн одоо уламжилж ирсэн л одоо өөрийн одоо үүлж авсан л эрдэм юм да. Тэгэл үү. Тэгээд энэ эрдмийг одоо эдий одоо өөрөө нэг 20 гаруй жил морины сүл шууж байна. Тэгээд тэрнийхээ буйнд одоо аймгийн алдартай яц цол юмыг авсан. Одоо надад нэг сайхан бормор заяасан да. Манай хадам ах бэлгэнд өгчээсэн. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын сайхан урдан буян гэж. Тэрийгээр би тэрийг надад 11 онд очиж уралдаад аман үзүүдэд. 12 онд 13 он гээд угсраагаар 3 жил таггуулсан шүү. 14 онд Тайшрын 90 жил яваад төрүүлээл миний бормор. Одоо тэгэхэд жил одоо нэг алдар дорморыг бол онж хэсэг хүүхэд заадаг одоо. Тэгээ их сони юм л да. Тэгээд энэ сайхан уяачтай танилцаад явж хахад өөрийнхөө хүүхдээр морь унуулаад тэгээ ингээ алдар цолон төрсөн уяач том баг байдаг юм л да. Тэгэл дандаа голтой хүүхдүүд нь одоо хүний хүүхдээр унуулсан гэж ярьдаг. Гэтэл ингээд өөрийнхөө ийм хөрх охиноор морь унуулаа. Тэгээд долон наадмын ариг төрөө хүртээд ийм сайхан амжилт гаргасан нь сайхан байна. Тэгээд гэр бүлээрээ л одоо энэ үндэсний одоо соёлоонд одоо хүүлэн дэмжиж байгааг хамгийн л одоо чухал хэлбэрийн шүү дээ тийм ээ. Монгол брэнд морь өртөө 2022 уралдаанд энэ жил бүх аймагуудаас нэг төлөөлөгч оролцох юм аа. Тэгээ бүхэл бүтэн одоо Говьалтай аймгаа төлөөлөөд заан жаргал сайхны маань баг охин Дэнсма гэж охин маань энэ уралдаанд оролцохоор болсон.
За тэгээ хэд наснаас морь унсан? Анх бол 6 наснаас морь унж эхэлсэн. Тэгээд 8 наснаас эхэлж хурдан морь унсан. За. Тэгээд хурдан морь унах хугацаанд аймгийн 1 удаагийн шилдэг унаач, сумын 1 удаагийн шилдэг унаач болж байсан. Тэгэл тэр шиг гоё амжилт гэж хаах тийм ээ. Тэр аймаг даяараа олон хүүхдээс шалгарна гэдэг бол одоо хамгийн мундаг шүү дээ. Тийм одоо хамгийн том амжилт. Тэгээ эмхтэй хөхт. Би ер нь одоо 20-од айраг түрүү авсан аймаг сумын наадамд нийлсэн анх удаа оруулсан морь маань болох тэр их морь байсан. Тэгээд хамгийн сүүлийн нөгөө хасагдах жил унсан морь маань бас их морь төрүүлсэн байгаа. Тэгээд ер нь би их моринд айгүй их бэлгшээлтэй байдаг. Ялангуяа бор морийг айгүй их бэлгшээж ундаг байгаа. Тэгээд энэ цоогор морь болох тэр миний өөрийн унган морьгоо Говьалтай аймгийн яг халуун сум төрсөн морь байгаа. Энэ морь маань болох тэр одоо сумын наадамд нийт 5 удаа орсон байгаа айраг түрүү нийлсэн. Мөн аймагаас маань олон сайхан тод манлай аймгийн алдарт Монгол улсын алдарт уяаж төрсэн байгаа. Би энэ уяачтаа залгамж халааг нь болж би бас өндөр цолонд хүрнэ гэсэн бодолтой байдгаа үргэлжлүүлж бас морь хурдан морь уух байгаа. төсвөргийн эзэн би Монгол адуучин Эхлээл нэг морь унаал төрүүлжээс нэг дурсамжууд байдаг та тийм нэг гоё тийм нэг дурсамж. Хамгийн анх би их морь төрүүлэхээс нь тэр дурсамжил бүр хамгийн том дурсамж байсан. Анхныхаа наадамд их морь унж төрүүлгээл тэгэл тэр наадамд төцсөн манай садангууд бүгд үүлээл амар гоё хүлээж авсан. Тэгтүү зүгээр л одоо маш том баатар болсон тийм. За. Аймгийн шилдэг болчоо зогсож байгаа юм аа гэж. Аймгийн шилдэг унаач болоход бол хамгийн гоёсэн. Аавхаа нэрийг дуудуулахад хамгийн гоёсэн жаргал сайхны дэнсмаа гэж дуудуулж байгаа. За тэгээд одоо жаргал сайхны дэнсмаа гэд Монгол орн даяар аавын нэрийг дуудуулах нэр шүү дээ. Тийм ээ зөвхөн гоёлтай биш. Тэр нь одоо энэ Монгол брэнд морь өртөө уралдааны хамгийн гол онцлог байгаа шүү дээ. Тийм ямар ч байсан зорьсон зорилготой бол заавал хүрнэ гэж бодож байгаа би. Одоо миний охин тэгээд тэр сайхан алдартай юмд орж байгаа одоо тэгээд яаж байгаа ч юм аа морь зөв мэдэрч зөв унах хэрэгтэй. Тарган морийг яаж явах уу? Сайхан торгон дунд дээр байгаа морьор бол бас сайн морийг бол сайн ашиглах хэрэгтэй. Морийг ер нь өдрөөд ер нь цоцол баг байх уу? Мөр материалтай морийг чив газар одох тусам суугаа тавиа сайхан. Бие халаад ирэхээр суган тавиал. Улам сайхан яа л да. Ер нь ихлэ эргээд морийг нэг шахсныг хэрэггүй хөлсийн ер нь 50-ных нь хөлс бүрээ 50-ных би зооныг хөлс би тавьчих. Ер нь барай морь чочор хөдлөх юм болоо тэгээд задагдаад морь сайхан яачих. Тэрэнд морь сайхан гамнаж одоо эхлээд сайхан бие тавьшруулна. Тэгээд сайхан бие тавьшраад морь аянда морь яв ажил нь гүйцээд ирэхээр зүгээр өөрөөгөө бие аваа явчих тий. За ер нь бол ямар зорилго тавьж байгаа? Өөрийнхөө дэсвэр төвчээрийг үзье, нутаг орныхоо нэр хүндийг гаргая л гэсэн зорилготой байгаа. Одоо нодон чойжин сөрөн төрүүлсэн. Эрэгтэй төрүүлсэн чи яагаад эмэгтэй төрүүлж болохгүй гэсэн зорилготой л. Маш зөв байна. За тэгээд энэ уралдааныг зүгээр ингээд үзэж яхад бол одоо хамгийн гоё юм чамд юу санагдав? Тэр хүмүүсийг яаж уунж гин үү, нэгэнтэйгээ яаж харьцаж гин үү гэдэг хамгийн гоё санагдсан. Монгол өв соёлоо авч явж байгаа тэр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн морь унах чадварыг харах. Хурдан морийг шуухтаа энэ сүүлнийх нь энэ углуурганаас 4 хуруу доор шуудыг ингэж. Бид хоёр чи айл орон 98 онд айл орон болсон. Нэс хойш 22 жил болж байна доо айл орон болоод. Манай энэ бага охин морин өртөө тэмцээнд орно гэж байгаа. Тэгээд энд ямар ч байсан бүртгээд орсон. 2 охинтой. 2 охинтой. За тэгээд дэнсмаа маань ер нь багтаа ямар шүү хүүхэд байв. Тэгээд энэ том уралдаанд орно ээж хүний хувьд ер нь охиндоо юу үзүүлж байна? Ер нь баяртай байгаа юу? Ер нь Оросонд баяртай байгаа. Миний охин ч ер нь бага их адтай хүүхэд байсан юм аа ер нь. Одоо тэгээ энэ том тэмцээнд Оросонд нээж нь охиндоо амжилт хүсье. Морин өртөө миний охин бол чадна гэдэгт бол ээж үү? Ээж нь бол 100% итгэлтэй байгаа охиндоо. Тэгээ уяачны ихнэр байх одоо ямар байд юм бол нэг хэцүү үед юм шиг өдөрч хайчаал тэгэл хэдэн моригээд алгуулад гэж шүү дээ. Ер нь тэгэл баг хэдэн сар мараар тэгэл ер нь явна шүү те. За тэгэл хамгийн гоё юм нь яах вэ?
Морь төрүүлээ. Хамгийн гоё юм тэгэл одоо морь төрүүллээ, морь харагдлаа гэл миний охин ч л одоо зүгээр мориноосоо бууж ирэл ээж рүүгээ ярина шүү дээ. За тэгэл бөөн гоё. Ээж би чинь тэд дээр ирлээ шүү дээ гэл ээж рүүгээ. Хамгийн гоё юм л энэ байна. Тэг хамгийн гоё мэдээлэл тэр. Ер нь бол тэгэл нэг гараан дээрээс гарч байгаа мэдрэмж бол бас гоё. Хамгийн гоё штэ тэр төхөөрөмж унаад гарах мэдрэмж хамгийн түрүүнд гарч байгаа юмс ингээл морой шахаад цогол би ерөөсөө ер нь морь унахтаа ер нь их айдгүйсэн. Ямар ч тошгүй морь унсан төхөөрөмжөөс ер нь шахаал гаргадаг байсан. Аамаа барина гэл би яах юм бэ би өөрөө гарч чаднаа гэл. Өнгөнд гарчаал. Тэгээ салхилаад явж явах тул гоё. Гоё штэ хамгийн гоё мэдрэмж. Би нөгөө морь унц сурчаад хоёр дахь наадамда их морь төрүүлэхжсэн байхгүй галынхаа наадамд тэгээ нөгөө ингээд өнгөлөө гараа явцсан хамгийн анх ингээд нөгөө өнгөлж явж байгаа тэгээ нөгөө замаа мэдхгүй тэгээ ааваасаа ойрлоо би одоо яаж явах юм бэ гэж аана гүүбрийнхаа мотоциклийг дагаа яваа гээл тэгээ хоёр дахь наадамда их морь төрүүлгийн хамгийн гоё мэдрэмж байсан. Дүү маань ер нь багаасаа их морин тайртай тэгээ мориор амьсгалсан тийм охин байсан. За тэгээд энэхүү тэмцээнд орохоор болсонд нь дүүдээ баяр хүргэе. Тэгээ энэ тэмцээн бол миний дүүгийн хувьд одоо өөрийгөө олох шин зам байх болно. Одоо амьдралд нь олон шин найз нөхөд нэмэгдэнэ. Тэгээ дүүдээ зорьсон зорилгоо биелүүлээд тэмцээндээ амжилттай оролцоод өөрийгөө ялан дийлээд ирээрэй гэж хэлмээр байна. За манай найз их шаргуу шартай их мундаг охин байгаа. Тэгээд найздаа амжилт хүсье, хайртай шүү. Тэгээд заавал зорьсон зорилгодоо хүрээд ирээрэй гэж хэлмээр байна. Тэгээд найзаараа бахархдаг шүү. Тэгээд олон сайхан дурсамжийг бүтээлцдэгт баярлалдаг шүү гэж хэлмээр байна. Амжилт хүсье. За ийм сайхан хүн Монгол брэнд морь өртөө 2022 уралдаанд оролцсноо. Тэгээд говьолтоочууд та нар минь энэ өхнийг дэмжээрэй. Говьолтой аймгийнхээ нэрийг төлөөж халуун сумын за гүү барайч багийн одоо аймгийн авраг малчин, аймгийн алдар туяа, жаргал сайхны Дэнсмаа гэж энэ охин оролцохоор болсон шүү. Тэгээд говьолтойхон маань дэмжинэ гэдэгт итгэж байна. Найз нөхдүүд нь Дэнсмаагаан дагаж энэ Монголын морины соёлын төлөө олон зүйлийг хийгээрэй. Энэ соёлд бас татагдан орж сайхан морь унж сурцгаагаарай, морь унаарай гэж бас ерөөлийг айлтгаж байна да. Би 2020 онд анхын уралдаан болж байгааг мэдсэн. Тэгээд орох гэсэн боловч миний нас арай болоогүй байсан. Тэгээд энэ жил яг оролцох нас маань болоод би өөрийн хүсэл зорилгоо энэ тэмцээнд тавихад намайг орохыг зөвшөөрсөн байгаа. Тэгээд энэ уралдаанд ороход намайг дэмжсэн гэр орныхан ах дүүс нутаг орныхондоо баярлалаа. Мөн намайг ивент итгэсэн Туваанжуугийн ган төмрийн хүү Чин зориг ахтаа маш их баярлсан талархснаа илэрхийлье. Говьолтой аймгийн Баян улс сумын харьяад Дашгүйгийн Чойжин сүрэн маань одоо 1000 км-ийг 43 цаг 45 минут 14 секундын амжилттайгаар туулж бол 1-р байр эзэлсэн байна. Тэгээд оролцсон энэ нутгийнхаа залууд бол бас баярлалаа гэж хэлье. За 2022 онд зохион байгуулагдах энэ ажилд маань халуун сумын харьяад жаргал сайхны Дэнсмаа оролцох юм байна. Дэнсмаада бас Чойжин сүрэн ахшгээ бас ийм амжилтыг гаргаарай. Тэгээд амжилт хүсье гэж говьолтоочууд бид чамайг дэмжиж байгаа шүү, бас итгэж байгаа. Унсан хүлэг бүрийнхээ магнаад тоос хүргэж үзээгүй шилдэг унаач жаргал сайхны Дэнсмаа энэ жилийн уралдаанд хүчтэй өрсөлдөгч байх нь илэрхий. Түүнийг тэмцэл дүрэн 9 хоног хүлээж байна. Засагт хааны охин Дэнсмаагийн унах хүлэг бүр нь төмний их байгээ. Монгол брэнд морин өртөө